Doggone Man Girl. I love you. За сайн байцгаана уу? Би Хятад Жукуншаны их сургуульд сурч байсан. Америкт Жукийн их сургууль дээр сурч байсан. Тэгээд төгсөөд 2 жил одоо болж байна. Би саяхан их сургуулаа төгсөж хурж ирээд битсэн reflection-аа олоод одоо их сургууль сурж байгаа. Эсвэл их сургууль сурах гэж байгаа хүүхдүүдэд зориулаад тэр reflection-аа зөвлөгөө маягаар хуваалцъя гэж бодлоо. Just do what you want, even if it feels impossible and even if it's against the rules. Дүрм бол өөрчлөгдөх айгүй их боломжтой байдсан билээ. Тэгээд дүрм дагж энэ зүгээр болохгүй гэж хэлсэн штэ гэд өөрийнхөө хиймээр байгаа юмыг ямар нэгэн байдлаар хориглуулж болохгүй шүү. Жишээ нь би ингээд DKU-гийн студент болохоор Юг дээр J1 визагаар сурч исэн. Хаврынхаа ингээд семестрийг дууссан чинь виз чинь 100 сунгаж өгөхгүй. Тэгэхээр та нар яаж иж аваад Америкаас гараад тэгээ буцаад намар сурмаар явал хурж ирээ гэсэн баггүй. Тэгэл би за болохгүй л гэсэн юм чинь болохгүй ах гэж одоо би ямар ч тийм summer programд apply даагүй. Ер нь за ингээд буцандаа гэж ботцсон явж исэн чинь айгүй олон бас хүүхдүүд ингээд айгүй тэнцээдсэн баггүй. Юу ч үгүй хэдхэн сар ингээд яхаараа бид нэр ингээд явж ирнэ гэж юу байсан ингээд аим тэнцээдсэн. Би тэгэхээр ингээд тэнцлээ гэж яг юу өөрчлөлтийн угаасаа л болохгүй л гэсэн шүү дээ. Болохгүй юм чинь болохгүй л ах гэж бодож исэн. Тэгсэн чинь бидний нөгөө визийг сунгаад өгсөн. Би ингээд за тэгвэл 100 юу их үү гэж харсан чинь summer program-ын бүх нөгөө application deadline-ууд нь дууссан байгаа байхгүй юу. Тэгэл за одоо яах вэ гэж байж исэн чинь бол хүүхдүүд ихэнх нь ингээд виз ч өгөхгүй та нар 100 ингээд Америкт байж үлдэж болохгүй гэдээ ахт чинь summer program-уудаа apply хийсэн байт юм да. Тэгээ би юу гэж ойлгосон бэ гэхээр чи нэг хүсэж байгаа л чамд хүн ингээд болохгүй гэж хэлжсэн чи бүтэхгүй гэж хэлжсэн ч гэсэн ер нь бол бүтэж болдгийм билээ. Тэгэхээр тэрийг бити сонсоорой. Энд аим удаа юм байна. Өөрийгөө хамгийн ихэнд тавиад тэгээд өөртөө хэрэгтэй байгаа юмаа өөртөө заавал олж өгч сураарай. Бусад хүмүүс чамайг ингэ ботчих уу эсвэл бусад хүмүүс төвөг утчих уу гэд өөрийгөө ямар нэгэн байдлаар хохироож болохгүй шүү. Жишээ нь хүмүүс лекц дээр гараа өргөж юм асуухаас айгаад идэг. Гэтэ яг үнэндээ тэр хүмүүс тэгэл яг тэдний өдөр яг тэр лекц дээр яг тэр хүүхэд яг ингэж тэнийг юм асуусан болохоор энэ тэнэг хүүхэдтэй гэж бодоод ингэ байнга явж байхгүй шүү дээ тий. Бас би офис аwarт очихоос яагаад идэг байсан юм аа. Өөрөө ингээд сайн суугаал хичээгээл ах юм бол яаж иж байгааг уусаа ботчих бах хийчих бах. Тэгэхээр ингээ хүнд очоод гараудаад яах юм ч гэдэм үү. Эсвэл ингээ зүгээр очоод ийм ойлгохгүй нэ гэд асуухаас айгаад идэг ч байсан юм. Тэгээд очтгүй байсан. Гэтэ яг үнэндээ офис аваа гэдэг чинь яг өөрийнхөө үеийн хүүхдээс хамаг мэдгүй юмнуудаа асуунгуудаа даалгавар амар хурдан хийх амар гоё арга байхгүй. Тэгээ би амар олон цаг даалгавар дээр гацдаг байжгаад тэгээ сүүлд офис аваар дээр байнга очдог болсноос хойш ер нь даалгавар айгу хурдан хийдэг болсон. Чамд юу хэрэгтэй байгаа гэдгийг мэдээд өөрийгөө ямар нэгэн юм мангар юм бодож тохируулгүйгээр зүгээр өөртөө хэрэгтэй байгаа юм а заавал өөртөө авч өгч сураарай. Зэндэгийн юуны тулд гадаад сурж байгаа билээ. Хичээлийг амралт болгоноор сайн аялаад аваарай. За би тэгээд их сургуулиас сонгож байгаа хүүхдүүдэд хэлэхэд ер нь бол дараа нь та нар гадаад ингээд ажиллаад амьдрмаар байвал ямар улсад ажиллаж амьдрмаар байна. Тэр улсдаа их сургуультай ер нь сурсан дэр юм билээ шүү. Яагаад тэгэхээр виз, OPT эднэрээс эхлээд ер нь бол дараа нь сураад төгсөгччин ажил олоход амьдрахад амар болт юм билээ. Тэр шоугаараа ямар гоё өнгөтэй юм. Just show up. Өрөөндөө ганцаараа л байгаад байж болохгүй шүү. Даалгавраа хийгээгүй байсан ч гэсэн хичээлдээ очих хэрэгтэй. Найз чинь завгүй болсон байсан ч гэсэн тэр нэг ивентэд очих хэрэгтэй. Тэгээд жүнхээр тэнцэхгүй юм шиг санагдаад тэгээд сандарч исэн ч гэсэн тэр нэг интервьюдээ ороорой гэж хэлмээр байна. Uncomfortable, awkward, unsure, intimidated ямар ч мэдрэмж төрж исэн гэсэн бүх боломжуудаа аль болох тултал нь ашиглаад тэр тохгүй эвгүй мэдрэмжүүдийг даваад гарах юм бол чи илүү өөртөө итгэлтэй болно шүү. Та
танаа сургуульч олон улсын хүүхдүүд байдаг бол олон улсын хүүхдүүдтэй найзлаарай. Клавч ярьж байгаа энэ насны дээрээ гоё дооронд амьдарч үзвэл бас амар гоё санагдсан. Одоо миний хувьд бол жишээ нь ингээл октоудаараа гоё ингээл гарахгаал, ганглаал, будаал, тэгүн гутаа яцхан оройол нэгнийхээ өрөөнд гоё караоке доол эсвэл ингээд цуглаж кино үзээл шүнжэнгөө нэг юм яриад суугаал тэгээ тэр мөчүүд бол бас хамгийн дурсамжтай гоё уууд байсан. Хэрвээ боломж байгаа бол дооронд амьдарч үзээрэй. За тэгээд have fun. Told me he's taking care of things. Do yourself a favor, to myself a good behavior. Чиний залуу. Чиний залуу. Өнгөөс Өнгсөн Микрофон гэсэн хати мегафон ашиглаж ярьж байна. Нүчдэ мэдагч. Микрофоны яа Монгол хүн бодооны яа. Стахи хэврээс. Хайд. Гимцсэн мал. Юу мэдэж байгаа юм бэ? Ямар тайван тийм. Ийм олон Ногоос бэлэнгаар мэдтэй юу? Talk to ourselves, why am